Өнөөдөр буюу 3 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Агапе эмнэлгийн судасны мэс засалж адиахан эмчийг урьж авчран нийт гемодиализд ордог 64 хүнийхээ судасны үзлэг онцлогоо тэгээ урьдчилан сэргийлтүүдийг хийлгэж мөн энэ дээрээс болохоор бамбай булчирхай эхо хийгдэж байгаа. За тэгэхээр хоёр үзлэг өнөөдөр хийгдэн. Өнөөдрийн байдлаар 64 хүнээс 24 хүн одоогийн байдлаар орсон байна. Нийт өнөөдөр бол 45 орчим хүний судас болон бамбай булчирхай үзлэгийг, эхо үзлэгийг хийлгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотоос эмчнэр урьж авчирж байгаа, оролцуулж байгаа нь одоо ямар учиртай вэ гэхээр яг одоогийн өнөөдрийн хийж байгаа үзлэгийн хувьд бол судасны мэс засалт эмч орхны хэмжээнд бол одоохоноор байхгүй байгаа. Тэгэхээр адиахан эмчийг болохоор яг судасны мэс засал өөрөө бас манад орж байгаа хүмүүсийн тодорхой хувийн судасыг өөрөө тавьсан байдаг. Тэгэхээр тэрэн дээр хяналт үйлчлэгийг өөрөө хийгээд цаашдаа ямар арга хэмжээ авах уу? Хэрвээ арга хэмжээ авах шаардлагатай бол Улаанбаатарт бас эмчилгээ үйлчлэгийг нь үзүүлээд явах боломжтой гэдэг утгаараа хамтарч ажиллах гэж уурсан байна.